арилж авсан. За weekly дээр bullish gap нөгөө daily дээр support resistance support гэдэг. Ер нь бол энэ бол key level байсан. За 4 цаг дээр бол ийм паттернд орсон байсан. Тэгээ энэ паттерн бол тийшээ задарсан. 1 2 3 4 точтой trend line, bearish trend line байгаа. Хаш тийшээ задарсан. За 15 минутын дээр бас адилхан ийм bullish trend line байсан. Хаш доош задраад доош унсан. Энэ уналтын талыг нь бол барьж авсан. 1,375-тай 5 минутын rejection block-ос барьсан. За 5 минутын дээр болохоор trend line эвдэрчлээ. Retest гэдэг энэ дээр long орсон. Энэ дээр бол алдсан. Энэ 5 минут. Тэгээд 5 минут энэ 5 минутын bearish fibonacci бас 5 минутын rejection block хийхэд rejection block дээр limit sell stop loss тэрнэ. Тэгээ 1,375-тай арилж авсан. Тэгээд London sweep-лээд 12 цагийн open дээр ирсэн. Тэгээд энэ ярал энэ өртөл trend line-ийг эвдэлсэн гэхээр энэ sweep татгууд 62 level-тэй давхцаж байгаа. Ер нь л энэ дээр бол орж орно. Гэхдээ хитрхи энгийн байсан болохоор би бол ороогүй л дээ. Энэ бол хитрхи энгийн. Нэг аюу амарх юм шиг санагдаад байсан. Тэгэхээр ороогүй. Энэ дээр бол ихтэй орсон. Би break even дээр гарцсан. Дахиад нэг орсон чинь $130 гээд $1.3 ирсэн болохоор $1 ихийг ирсэн гэж шууд gamble байсан гэж үзээд break even дээр хаасан. Хашаал 1.9 яваад энэ нэг цаг дээр болохоор ийм паттерн хийсэн байгаа. Шууд задлаад явж байна. Алтан дээр болохоор ийм бас паттерн доошо задарсан. Хашин дээр sweepсан. Нэг цагийн rejection block дээрээс доошо унахад sell орсон. Тэгээд энэ дээр бол break even хараад гарсан л да. За хоёр дахь арилжаа гэх юм бол ханш энэ доотлын support level-ийг доошо задлсан. Тэгэхэд бол stop loss-оо midnight дээр тавиад доош орсон. Тэгээ ханшин дээр энэ дээр 4 цаг 1 цагийн ёроолыг авсны дараа break even болсон. Тэгээ ханш break even хатгаад доош жоохон унжаагаад тэгээд дэшээ reversal орж ирсэн.